Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалт, ногоон ур чадвар ба уур амьсгалын өөрчлөлт олон улсын форум амжилттай болж өндөрлөлөө. За энэхүү чуулганаар мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын хөгжлийг гүнзгийрүүлж, техник технологийн шинжилэл, дижитал ба ногоон ур чадвар, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлыг олон улсын туршлага нотлохоонд суурилсан судалгааны үр дүнтэй холбон хэлэлцсэн байна. Энэ талаарх мэдээллийг хүлээн авч үзнэ үү? Уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн нэг улс орон хүнс нутаг хязгаарлагдахгүй хүндрэлтний ирээдүйг хамарсан дэлхийн хэмжээний томоохон сорилт болно. Тэгвэл энэхүү олон улсын форум нь уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн нөхцөл байдал мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын үүрэг оролцоо, ногоон ба дижитал шилжилтийн чиг хандлага, техник технологийн дэвшил, олон улсын сайн туршлага, бодлого инновацийн шийдлийг солилцох хамтын судалгаа хөгжлийн уялдааг бэхжүүлэх зорилготой юм. Одоо мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагуудад 40 гаруй мянган залуучууд суралцж байна. Тэгэхээр энэ залуучууд тун удахгүй хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг одоо хангаж өөрөөр хэлбэл одоо ажиллах боловсрол хүчний гол масс бэлтгэгдэж гарна гэсэн. Тэгэхээр энэ залуучууд өөрсдөө ногоон ур чадвар, ногоон ур чадвартаа, дээрэс нь уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдлэг мэдээлэлтэй, за ялангуяа техник технологи өсрөнгөө хөгжиж байгаа үед орчин үеийн техник технологийн мэдлэг одоо мэдээлэлтэй байна гэдэг нь бол ерөөсөө ирээдүйн Монголын эдийн засгийн хөгжлийн гол суурийг бүрдүүлэх ийм учиртай. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхийн нийтээр анхаарал хандуулж бодиттой өөрчлөлтүүдийг хийх болсон. Энэхүү өөрчлөлтөнд дасан зохицохын тулд Европын холбоо гишүүн болон түнш улс орнуудын уур амьсгалын өөрчлөлтөнд төсвөртэй зохицсон эдийн засаг шилжүүлэхэд тууштай дэмжин ажиллаж байна. Тухайлбал тус шилжилт нь шинэ ур чадвар, шинэ мэрэгжил шаарддаг учраас техникийн болон мэргэжлийн боловсрол сургалт голлох үүрэгтэй гэлээ. Европын холбоо нь Монгол улсын мэргэжлийн боловсрол сургалтын салбарыг 2012 оноос идэвхтэй дэмжиж ирсэн. За үүнд төсвийн дэмжлэг, техникийн туслалцаа, хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ, тогтвортой хөгжлийн зорилтуудад нийцүүлсэн хөдөлмөрийн болон мэргэжлийн боловсрол сургалтын шинжилэл багтсан. Европын холбооны хамтын ажиллагааны чухал нэг хэсэг нь ногоон хөгжил, ногоон мэргэжлүүдийг дэмжих явдал юм. 2024-с 2028 онд хэрэгжих хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд Европын холбоо нь Монгол улстай хамтран ногоон болон дижитал шилжилтийг бэхжүүлэхэд ажиллаж байна. Мөн дүнжлийн үндэсний оролцогч талуудтай хамтран 2 коллеж дээр дэмжих хөгжлийн тэргүүлэх ногоон 2 мэрэгжлийг сонгосон байна. Тодорхойлбол айн техникч болон мал аж ахуйн техникч гэсэн 2 мэрэгжил бөгөөд техникийн мэрэгжлийн сургалтын хөтөлбөрийг өсгөл болон зүүн хараа дахь политехник коллежууд дээр хэрэгжүүлж байгаа юм. Мөн энэхүү төсөл нь хөдөө аж ахуйн салбарын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангаж тэрбум мод үндэсний хөтөлбөр зэрэг том хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдгийг энэ үеэр онцолжлоо. За өнөөдрийн энэхүү чуулган нь цагаан болсон чухал сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна. Германы хамтын ажиллагааны олон улсын нийгэмлэг нь мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын салбарыг илүү хүртээмжтэй болон гендерийн мэдрэмжтэй болгох үүднээс гадна сэргээгдэх эрчим хүчний сургалтыг нэвтрүүлэхэд төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Герман улсын хувьд хосмог сургалтын аргачлалаараа бахархаж сайн туршлага болгон хуваалцдаг. За энэхүү сургалт нь суралцагчид ажлын байран дээр болон сургууль дээр давхар суралцаж ур чадварыг олж авдагаараа онцлогтой. Хөгжлийн тогтолцоо систем гэж байдаг. За үүнд нэгдсэн үндэсний байгууллагын төлөөлөгчийн газрууд бүгд багтаж альва нэгэн салбарын доктортой хөгжлийн зорилгын нэг салбарыг хувааж авч ажилладаг. Үүний нэг бол ЮНЕСКО юм. Монгол улсын ирээдүйг бид нар харахтаа технологи, ногоон ур чадварыг ашиглан цаашдын хөгжлөө хурдасгаж, технологи дээр тулгуурлан шинэ бизнес модель хөгжүүлж, улмаар орон нутгийн иргэдийг хөгжүүлэх, эдийн засгийн чадварыг нэмэгдүүлэх, үдсгэлэнт байгалийн зохицлборуудыг ашиглах хэрэгтэй. Ингэснээр Монгол улс хөгжлөө илүү хурдсах боломжтой гэж харж байна. Дэлхийн нийтийн том 2 сорилт болж байгаа байгаль орчинтойгоо харилцах, технологитой харилцаагаа тэнцвэржүүлэх, ногоон дижитал, мэдлэг ур чадвар, хандлага зан үйлийг тус сургалтаар хэрхэн эзэмшүүлэх талаар оролцогч талууд туршлага үр дүнтэй зохицуулалт нийтлэг асуудлаа хөгжлийн түншлэгч байгууллагын оролцоотойгоор шийдвэрлэх бодлого үйл ажиллагааг хамтран хэлэлцэж байгаа нь энэхүү чуулганы гол онцлог давуу тал юм.